Эрдэнэс 5 толгой компани бүгд найрамдах дардуулсан Chalco компаниас 350 сая $50 зээл авсан байна. За энэ зээл өнгөрсөн 4 дугаар сард дуусах төлөвтэй байсан ч өнөөдрийн байдлаар өрийн үдүүдэл 110 орчим сая $50 хүрээд байгаа юм байна. За учир нь Chalco компанид нийлүүлж байсан нүүрс төрөх хугацаанд зогссон байна. За манайс Chalco-оос 350 сая $50 гэрээ байгуулж зээл авсан байдаг. За энэ нь хэдийгээр нүүрсний урьдчилгаа төлбөр боловч нөгөө талаас өндөр хүүтэй зээл юм. За төлөх хугацаа хэтэрхийн хэрээр зээлийн хүүгийн төлбөр нэмэгдэж байгаа гэсэн үг юм а. Өнөөгийн байдлаар бол 350 сая тэр нэмээд за 30 гаруй сая $50 зээлийн хүү төлж байгаа. За үлдэгдэл үндсэн өөрийн хувьд 110 орчим сая $100 үлдсэн байна. За Chalco компанид байгуулсан гэрээний дагуу өнгөрсөн жил төрөх хугацаатай гэрээ байгуулад харьцангуй боломжийн үнээр алдагдaltaгүй нүүрсээ нийлүүлж өгье. За өнгөрсөн сард төр гэрээний хугацаа дууссан байна. Одоогийн байдлаар анх байгуулсан за их гэрээг мөрдөх хэрэгтэй болсон гэдгийг албаныхан хэлж байна. За үүнээс шалтгаалаад гэрээний үн $10 буурсан бага үнээр нүүрсээ нийлүүлэх боломжгүй байдалд орсон юм а. За тиймээс Chalco-д нийлүүлж байгаа нүүрсний нийлүүлэлтийг төр зогсоогоод байгааг Эрдэнэс 5 толгой компанийн гүйцэтгэгч Батсуур хэлж байна. За энэ бол хэдийг нүүрсний урьдчилгаа төлбөр байсан боловч бас өндөр хүүтэй зээл хэлбэрээр олгогдсон юм байна. За төлөх хугацаа төсөөлөл зээлийн хувийн хэмжээнд нэмэгдэж байна. Өнөөгийн байдлаар бол 30 гаруй сая $100 нэмж 350 дээрээ нэмээд 30 гаруй сая $100 бид нар зээлийн хүү төлөөд гэж. За одоо л үлдэл үндсөөрөл 350-аас нэг 110 орчим сая $100 үлдсэн байж байгаа. За Chalco компанид байгуулсан гэрээний дагуу жилийн өнгөрсөн жилийн төр хугацаатай гэрээ байгуулад харьцангуй боломжийн үнээр алдагдaltaгаар нийлүүлж байсан. Гэтэл байгуулсан төр гэрээний маань хугацаа энэ оны 7 сарын 1-нд дууссаа. Одоо бид нар үндсэн байгуулсан нөгөө их гэрээг мөрдөх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр гэрээний нь эрс унж байгаа $10 унж байгаа. $10 багаар бол одоо бид нар хэнд үнээр л үнэхээр одоо нүүрсээ нийлүүлэх болцоо Chalco-д байхгүй. Тэмцэл Chalco-д нийлүүлж байгаа нүүрсний нийлүүлэлтийг бид нар төр зогсоогоод байж байгаа. Chalco компанид яриа хэлцээ явуулж байна. Ямар яриа хэлцээ явуулж байгааг хэлэхээр за нүүрсийг нийлүүлэхэд бид нар үнэхээр одоо үндсэн гэрээний дагуу одоо алдагдaltaгаа нийлүүлж чадахгүй. Эсвэл төр гэрээгээ сонгож байгуулъя. Эсвэл бид нар нүүрсээ арай илүү үнээр бусад компаниуд одоо өндөр бусад компаниуд илүү үнээр зах зээлийн үнээр зараад тэгээд одоо олсон бодлуулсан мөнгөө танад одоо өрөндөө өгье гэсэн яриа хэлцээ явуулж байна. Одоо Chalco-д яриа хэлцээр хийж байгаа гэдгийг албаныхан хэлж байна. За цаашдаа гэрээгээ сунгах за эсвэл хятадын өөр томоохон компаниудтай гэрээ байгуулж нүүрсээ зах зээлийн үнээр борлуулах санаачлалуудыг гаргаж байгаа юм байна. Зах зээлийн үнээр борлуулсан нүүрснээсээ олсон мөнгөөрөө Chalco төлөх ёстой өрөө төлөе гэсэн байдлаар ярьж байгааг хэлж байсан юм а. Chalco-д өгөхөөр төлөх ёстой хугацаанаас даруй 3 сараар хойшлогдоод байгаа нь энэ юм а. За илдэ дуулуурхаа нэгдсэн мэдээлэл өгөх бүрд Chalco-гийн өрийн асуудал хөдөж гардаг. За энэ удаад ч мөн адил Chalco-гийн өрийн асуудал яригдлаа. Харин Chalco-д төлөхөөр хизээ дуусах нь одоогоор ноосны үлгэр мэт болоод үлдэж байна.